За энэ хэсэгтэр нь өмнөх хэсэгтээ ярилцлага үргэлжлүүлэх хүргэнэ. Эмэгтэйчүүдийн эмс заслын эмч сугармаатай бид ярилцж байгаа. За түрүүний хэсэгтээ эмэгтэй хүний бэлгийн уруул гэж юу юм? За юу гэдгийг тухайн хүний одоо төрөлхөөсөө шалтгаалаад хэлбэр хэмжээ өөр байдгаа гэдгийг хэлж өглөө. Тэгээ ер нь бэлгийн уруул том байх тусмаа өрөвсөх магадлал ихтэй байдаг. Гэхдээ маш сайн эмчилгээ хийгээд эмчийнхаа зааврыг сайн сахиж чадах юм бол харьцангуй өрөвслөд дарж чадна гэдгийг тайлбарлаж өгсөн тийм. За харин энэ хэсэгтэр нэг чухал зүйлүүдийн талаар хоёлаа бас ярмаар байна. Юу гэхээр хүмүүсийн дунд ер нь тийм нэг нийтлэг буруу ойлголт их яваад байдаг. Юу гэдэг одоо бэлгийн олон хавтагчтай байх юм бол тодорхой хэмжээгээр одоо бэлгийн уруул сунцсан байдаг гэдэг. Энэ ер нь хэр үнэн бодиттой зүйл вэ? Ааха. За бэлгийн амьдрал болон бэлгийн хавтагчтай тэрнээс шалтгаалаад бэлгийн уруул сундаг хэрэгтэй бол яг бол биш ээ. Энэ бол бүр харин ч эсэргээрээ одоо бэлгийн уруул нь том байх тусмаа одоо охтууд маань илүү их одоо санаа зовдөг, өөрөөсөө ичдэг ч юм уу те. Эсвэл ээж нь хэлдэг, эсвэл танил тал их чахнараасаа сонсоод мэдчихлээрээ тэрнээсээ санаа зовоод бүр харин ч илүү одоо бэлгийн одоо амьдралд орохоос санаа зовдөг, ичдэг охтууд маш их байдаг. Тэгэхээр тэр бол ямар нэгэн олон бэлгийн хавтагчтай, олон залуутай байсан болохоор энэ том байна гэдэг ойлголт бол маш буруу байгаа. Төрөлт нөлөөлөх үү? Төрөлт нөлөөлнө. Бид нар одоо өвтрээгээр хүүхд төрлөө гэхэд доошо хязан маань сунжээж төрдөг те. Тэрнтэй адилхан хязан сунах үед юм уу сунах урагдах үед бэлгийн уруул маань хоёр талтанд байгаа учраас хүүхдийн төрөлтөө үед сунах бол боломжтой. Одоо за манайхаар үйлчлүүлж байгаа бараг нийт 30% орчим хувь нь бол минийх одоо төрхөөс өмнө зүгээрээсэн төрснөө дараа ингээд сунаа томорчлоо яах вэ гэдэг талаас аягүй хаанттай. Тэгэхээр өвтрээгээр төрөлт бол маш их нөлөөлнө. Жирэмсний даавартай холбоотой учраас. Тэгэхээр нөгөө дасгал хийдэг ч юм уу тэгж одоо суналтыг буцаж агших тийм боломж байгаа юу? Боломж бол яг байхгүй яа. Тэгэхээр бэлгийн уруул бол өөрөө булчинлаг хэрэгтэй биш. Дан арьс үүдэг те. Арьс тэгээ суцаас ер нь бол тогтдог учраас хэрвээ булчин байх юм бол тэрэнд бид нар магадгүй дасгалыг булчингаа ингээ хөдөлгөөд чангалаад тах юм бол магадгүй үр дүн өгч магадгүй. Гэтэл бэлгийн уруул дээр бол ямар ч тийм боломж байхгүй. Нэгэн сунцсан бол буцаад өөрөө жижиг ирэхгүй. Тэгэхээр та түрүүнд хэлсэн шүү дээ. Эс заслын аргаар ямар нэг аргаар хэвийн хэмжээнд нь оруулж болно гэд. Тэгэхдээ энийг маш найдвартай яг одоо зөв газараа хандах хэрэгтэй гэдгийг дахиасаа хэлээд өгөхгүй энэ их одоо юу гэдэг асуудал дагуулдаг байгаа зүйл гэж нэлээ олон бүсгүүчүүдээс сонссон. Одоогийн байдлаар бол яг Монголд бол энийг зарим нэг газрууд ингээ гоо сайхны газар ч юм уу хийж байгаа тийм. Гэтэл яг тэнд бол ингээд яг нарийн мэрэгжлийн эмч нь л ер нь бол аягүй чухал. Нэгдүгээрт бол эмэгтэйчүүдийн эмч тэгээд өөрөө яг мэдцлийн одоо эрэхтэй тэгээд дээрээс нь ахаад эмэгтэйчүүдийн гоо сайхан ингээд бүр ингээд нарийн мэрэгчлээ одоо бид нар жишээлбэл эмэгтэйчүүдийн эмч хэрнээ эмэгтэйчүүдийн шээс задгаарлаа нарийн мэрэгчдэгтэй адилхан эмэгтэйчүүдийн гоо сайхны пластик мэдцлийн юм гээд дахиад нарийн мэрэгчтэй. Тэгэхээр ер нь бол тийм мэрэгжлийн эмч энэ одоо мэс ажилбарыг бол хийх одоо түүнээс биш дуртай ямар нэгэн дурын хүн нь очиод те эмэгтэй хүний одоо энэ хамгийн нанд эрэхтэй штэ. Тэгэхээр энийг очоо оролдоод хэмжээг нь том жижиг болгоол те эсвэл ямар нэгэн сэрэл мэдрэхүүг ингээ багасгацсан, буурсан гэдэг хүмүүс бас ерөөхдөө тохиолддог. Тэгэхээр хамгийн том эрсдэл бол сэрэл мэдрэхүй тодорхой хэмжээр нь яг үнэ. Яг иймэрхүү тохиолдолд орсон бүсгүүчүүд хэрэг танад хандж байсан байна. Ер нь бол яг нэг хоёр бол байгаа. Нэг бүр бол илбэг бол байхгүй л те. Гэхдээ ер нь нэгэнт хэрвээ одоо тэр сэрэл мэдрэхүй буурсан бол буцаад хэвийн одоо болно гэдэг бол маш хэцүү. Тэгэхээр тэр хүний одоо үлдсэн амьдралынх нь бэлгийн амьдралтай холбоотой учраас те яг л нарийн мэрэгжлийн газраа нарийн эмчтэй л ер нь бол хандвал зүгээр. Сайн анзаарч мэдмээр юм байна. Түүнээс гадна бас нэг асуулт байна. Яг бэлэг эрэхтний орчимдох арьс бас тодорхой хэмжээгээр өнгөн ингээ хувирчдаг. Жирэмсэн байх явцад өнгөн өөр болсон. Төрсний дараа эргээд тэвэндээ орсон. Эсвэл зарим тохиолдолд үл хэрчээр үлдчихдэг юм. Энээс болж бас маш олон эмэгтэйчүүд бас өөртөө ингээ жоохон одоо сэтгэл дундуур тийм байдаг. Тэгэхээр тэрний өнгөнээс цэгийг бол бид нар бол 100% одоо ингээд өнгөн сэргээх те буцаад хэвийн хэмжээндээ оруулах, цайруулах бол боломжтой байдаг. Тэгэхээр яг үзүүлээд одоо хэр зэрэг одоо удаан хугацаанд энэ өнгөн явсан эсвэл дөнгөж төрөөд шинхэн байгаа юу гэдгээс нь шалтгаалаад лазераар бас цайруулах боломжууд байдаг. Тэгэхээр тухайн хүнээсээ шалтгаалдаг тийм хэр зэрэг өнгөтэй хэр удаан хугацаанд үүссэн арьсны бүтцийн хэр зэрэгээс шалтгаалаад ер нь бол нэг 2-оос 1 5 6-гийн хооронд орчход бол өнгө маш сайн сэргээд ирдэг. Лазер ямар нэгэн одоо юу гэдэг сөрөг нөлөө байхгүй юу? Сөрөг нөлөө энэ дээр ерөөсөй байхгүй. Ямар нэгэн өвдөлт зөөр байхгүй. Нэг 10-аас 15 минут л орчим болдог. Тэгээд тухайн хүнээс арж байгаа давтамжийг
нь бол хийлээд өгөөд ингээд цайруулах боломжтой. Сайхан мэдээ байна. За бас нэг зүйл та үзүүлэх гээд бэлдээд байх шиг байна. Тийм тайлбарлах. За энэ дээр болохоор за манай эмэгтэйчүүд ингээд одоо бэлгийн эрүүл мэндийн талаар ч юм уу бэлгийн уруулын гоо сайхны талаар ярихлаар айгу тийм одоо нууцлаг те ярихад жоох эмзэг тийм санаа зовдөг одоо сэдв байгааддаг. Гэтэл энэ болохоор барууны оронд гарсан юм одоо үзэсгэлэнгийн зураг байгаа. Тэгээ энэ үзэсгэлэн нь болохоор ямар учиртай үзэсгэлэн бэ гэсэн чинь болохоор одоо энэ дээр ингээ харах юм бол тонгоолгоод өгөх үү та? За. За уучлаарай. Үзэгчдтэй сайн харуулах үүднээс. Жохон зөмлөх үү? За байж байгаарай. Одоо зүгээр энэ. За энэ үзэсгэлэн маань болохоор нийтдээ 410 18-аас 74 насны нийтдээ 400 гаруй эмэгтэйчүүдийн гадна бэлэг эрхтнээс нь HIV аваад Английн Маккортни гээд уран баримлч маань энэс HIV аваад энэгээр үзэсгэлэн гаргасан байгаа. Тэгэхэд одоо энэ маань бол одоо бидний хувьд бол жоохон эмзэг сэдв байгаад байна. Гэтэл баруунд бол бүр энэгээр ингээ үзэсгэлэн гараад энийг хүмүүс үзээд ойлгоо тий эмэгтэй хүн бүрийн өөр байдлыг ингээ тэгш ирэхийг бол айгүйх тийм тунхаглаж байгаа юм үзэсгэлэнд айгүйх нэгдэж байгаа. Энийг бол сайн дураараа хүмүүс өөртөө ингээд одоо кастинг хийлгээд авж ин тэ. Энэ маань улам өргөжчөөд одоо ингээд энэ тэнд одоо улс орнууд дээр эмэгтэйчүүд эрхийг хамгаалах одоо хурал зөвлөгөөний үеэр одоо тухайн улсад зориулаад бас тэр улсынх нь эмэгтэйчүүдээр хүртэл юм уран баримлалын үзэсгэлэн гаргад юм байна. Тэгэхээр энэ бол бас ингээд яг одоо хэдий одоо том байлаа гэдэг өрөвсөл үүсгэж байгаа ч гэсэн тухайн эмэгтэй хүний бас онцлог гэж болно те. Тэгэхээр заавал том байхлаараа муухай гэсэн үг биш. Яг өрөвсөл болоод өөр зууртай байвал энийг мэрэгжлийн эмчтэн хандаа эмчлэх боломжтой. Гэхдээ за одоо том байхлаараа энэ бол энэ эмэгтэй муухай хүм одоо энэ эмэгтэй одоо магадгүй олон автэгчтэй ч гэдэг юм уу тэр талаар буруу ойлголт юм байж болохгүй маа. Бүх эмэгтэй хүн өөр өөрийн гэсэн хэлбэр галбар онцлогтой. Тэгэхээр тэрийг нь одоо хүлээн зөвшөөрөөч гэдэг талаасаа одоо баруунд бол иймэрхүү төрлийн юм айгүйх одоо сошиал бол явагдаж байгаа юм бэл. Таны саяны хэлсэн дээр нэг зүйлийг бас тодруулаад асуучмаар байна. Та залуучуудад төлхөө хандаж энэ төрлийн мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. Учир юу вэ гэхээр насан туршсан охтууд тодорхой хэмжээгээр юу гэдэг одоо бэлгийн амьдралд орж эхэллээ гэхэд одоо төрлийн юм уу одоо бэлгийн уруул юм томтой байхад тухайн залуучууд бас л одоо буруугаар ойлгож тухайн эмэгтэйг бол цааш тийм бүх сэтгэл готролд хүргэх тийм зүйлүүд байдаг байх гэж бодож байна. Яг тийм хүмүүс байдаг. Жишээлбэл маадэр ингээд хандж байгаа залуу насны эмэгтэйчүүд ингээд одоо өмнө нь өөрөө ерөөсөө мэдтгүү байж байгаа те найзуудтайгаа саунд ороод одоо мэдлээ ч гэдэм юм уу. Эсвэл зүгээр урьдчилан сэргийлэхээр үзүүлсэн чинь би энийг ийм гэдэг мэдлээ гэд ирж байгаа хүмүүсээ те. Гэтэл зарим нь бол бүр үнэхээр бүр ингээд сэтгэл готролд ороод депресд ороод ингээд за ингээд зориод ирлээ. За одоо ингээд эмчин үзээд хоёулаа ярилцаа гэхэлэр ингээд бүр үзүүлэхээс санаа зовоо те амар ингээд хамаг хөснө гараад хүртэл ингээд тэрнээс олбор айгүйх тийм шаналцсан одоо охтууд хүртэл айгүйх байдаг. Тэгээд за одоо ингээ эмчин мэрэгжлийн эмчин одоо ингээ хоёул ингээ үрзээ ярилцаа гэж жоохон ингээ тайвшраад ирэхлээрээ тухайн одоо эмэгтэй маань хийлдэг байхгүй. Тэгэхээр би одоо анх удаа ингээ найзлуудтайгаа унсан чинь одоо намайг ийм том байна чи өмнө надтай одоо анх удаа өмнө өөрчлөлттэй байсан байх ч гэдэг юм уу те. Эсвэл одоо ингээ бусад өөр хүмүүс тэрнийх юм бэлээ энэ айгуул ийм олон хүнтэй унтдаг байсан баг ч гэдэг юм уу ингээ буруу ташаа ойлголт аягүй өгөх гээд те. Тэгээ тэрнээс нь болоод тэр эмэгтэй охин маань уул нь бол төрөлхийн одоо том охин бахна шүү дээ хэмжээ. Гэтэл тэрнээсээ болоод айгүйх тэм сэтгэл готролд ороо айцтай болоод эмчид үзүүлэх нь байтугай зүгээр бэлгийн харьцаанд орхоос хүртэл бүр юм санаа зовдөг, юм хаалттай, тийм бүрэг гжимхий тийм болох хандлагууд маш их одоо тохиолдод байна. Тэгэхээр тухайн хүний буруу сэтгэлээс болоод л ерөөсөө ингээд нэг хүний амьдралыг цаашдаа яг буруугаар нөлөөлж байгаа байх нь. Тэгэхээр эрчүүд залуучууд маань анхаарах хэрэгтэй байх нь. Тэгээ үүсэх шалтгаан нь янз янз байх нь шүү дээ. Магадгүй тэр охинд яг төрөлхийн байж болно. Үгүй бол бага наснда түрүүний хэлсэнтэй дугуй спортоор айгүй хичээлдэг байсан байж болно. Хит их бариу хувцс, хит их одоо бариу жинсэн өмсдөг байсан байж болно. Гэтэл таны ихнэр за төрөлхийн биш олдмол биш байлаа гэхэд тэрний дараа хүтрээгээр таны хүүхдийг төрүүлснийхаа дараагаар магадгүй сунцсан ч байж болно. Тэгэхээр энэ бол ямар нэгэн юмтай бол холбоотой биш учраас айгүй сайн эмэгтэй үнэ ойлгож ярилцж байгаарэ. Хэлмээр байна. Маш сайн хэлж өглөө танд. Маш их баярлалаа. Ер нь энэ талын сэдвээр биднийг ингээд нээлттэй ярьдаг болоод үзэгчтэй зөвлөгөө хүргэснээс хойш бидэнд магтаалын өгөх ирж байгаа. Том болсон хүүхдтэй эцэгчүүд хүүхдтэйгээ одоо ингээд зөв сайн ярьж чадахгүй байна. Гэтэл одоо ингээд та нарын ачаар бид нар ингээд мэдээлэл өгч чадчихна гэсэн. За маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За ерөнхийдөө ярьцлага дуусч нэмж хэлэх зүйл байна уу?
За нэмж хэлэх гэхлээр яг хүмүүс бас энийг нөгөө бэлгийн уруулын одоо ажиллбарыг бол маш одоо хүнд хэцүү хаалаа эмнэлэг твтгүү те одоо хөдөө орнотгоос зорж очих юм аа эсвэл гадаадаас би амар зах хугацаанд ингэж орчлоо яг асуудаг. Тэгэхээр энэ бол нэг яг үндэ бол өдрөөр хийгдэл гардаг одоо яг зөөрлөж хэлэх юм бол давхраатаар ерөнхийдөө төстэй. Тэгэхээр амар нэг эмнэлэг твтэх шаардлагагүйгээр та яг өөрийнхөө эрүүл мэндэд зарцуулж байгаа те эрүүл мэнд болон гоо зүй талаас зарцуулж байгаа юм чинь бол насан туршдаа үлднэ. Түүнээс ч одоо хэлгсэн юм маань буцаад ахяа сунаад анхны шиг тэгнэ гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр нэг цаг орчмын нэг цагаас 2 цагийн орчим ажиллабар тэгээд эмнэлэг твтэх шаардлагаар та өдрийн эмчилгээний маан дээр ингээ яваад орох боломжтой. Хэд хоногийн дотор юу бүрий идэх вэ? За ер нь хүнээсээ шалтгаалдаг. Нөгөө нь хэлбэр хэмжээ ямар байна гэдгээс те ихэнхдээ бол яг маад үйлчлүүлэгчтэй болны 7-аас 10 хоногийн дотор л эдгэрдэг. Гэхдээ баг зэргийн яг жоохон хүндүрэн байдаг учраас бид нар тухайн хүндэнд тааруулаа ганц нэг гам дэглэмийг хэлж өгдөг. Түүнээс нэг 10 хоног орчимдоо болно. За маш их баярлалаа. За баярлалаа. Ажилтны амжилтаас эх 7 хоногт уулзъя. За маш их баярлалаа.